Хэлэлцээр орохоос өмнө энийг заавал сонс. Чи яагаад хэлэлцээр алддаг вэ? Яагаад гэвэл чамаас илүү нь жоохон ухаан гаргаад тохирсон байдаг болохоор. Үнэн гэдэг юм л байна. Хэлэлцээр болгон өөр. Харилцагч нь өөр, сэтгэл хөдлөл нь өөр, ашиг сонирхол нь ч гэсэн өөр. Гэхдээ зорилго нь үргэлж ижлэгэн байдаг. Нэг талын хүсэж байгаа зүйлийг нөгөө талын өгч чадах зүйлтэй нь гүйрлэх ёстой. Энийг хийхийн тулд үн, дарамт, тууштай байдал гурыг ашигла. Үн гэдэг зөвхөн зар дээр бичсэн үн биш. Зарж байгаа хүний хувьд өмнө нь төлсөн үн. Тэгээд одоо зарж байгаагаа хэдээр бодож өгөх вэ гэдэг. Худалдаа авагчийн хувьд одоо төлөхөд бэлэн байгаа үн. Энэ хоёрыг хоёуланг нь олж мэд. Тэгээд гүйрэл. Дарамт гэдэг хэлцээр нь бүтэхгүй байх айдас. Хэрвээ одоо зарахгүй бол зах зээл нь унана, хожим нь үнэ алдна гэдэг айдас. Худалдаа авагч талдаа хэрвээ одоо авахгүй бол энэ боломж алга болно, эсвэл дараа нь илүү үнэтэй болно гэдэг айдас. Тууштай байдал дээр хэлцээр ихэнхдээ хоёр талд маргалдаад бүтлгүүтдэг. Харин борлуулагч өөрөө дэндүү эрт бууж өгдөг. Минь бүтэхгүй юм байна гэж шийдснээс болоод тэр хэлцээр дуустдаг. Энийг ойлгоод аваарай. Хэлцээр болгон хийгдэх боломжтой зөвхөн гүүрийг л олчих ёстой. Тийм болохоор дараагийн хэлцээр дээр саяны 3 аргыг заавал хэрэглээд үз. Нэмээд энэ үгийг санаад аваарай. Чи зүгээр нэг үйл хөдлөх хөрөнгө зарах гэж орж байгаа биш. Чи хүний асуудлын шийдлийг нь худалдаж байгаа.